3 дугаар бүлгийн 7 дахь хэсэг. Засаг ноёдын тухайд. Хөрөнгө хураалтын 2 дугаар шатыг хэрэгжүүлэх асуудлаар дотоодыг хамгаалах газар, улсын баг хурлын тэргүүлэгчдийн саналыг Намын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын 6 дугаар хурлаар зөвшөөрснөөр дотоодыг хамгаалах газар 1931 оны 2 дугаар сарын 14-нд ажлын заавар гарган феодлын хөрөнгө хураалгасан, хувь үйл хүрсэн, нуун дарснаар ангилан хөрөнгөө нуун дарсан хэмээн өөтүүлж, эрүү улс төрийн хэрэгээр шүүхэд шилжүүлэх, 100-аас дээш хувьтайг улс төр эрүүгийн хэрэгт шууд холбогдуулан хураах, 1929-өөс 1930 он ёс журмын дагуу хураагаад үлдээсэн хөрөнгө нь өсөн 100 түүнээс дээш хувь хүрснийг нь шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх, орон нутгийн намын байгууллагатай харилцан ажиллахыг харьяа байгууллагуудаа даалгажээ. Тагнуулын тусгай архиваас судлаач Бат Олдын тогтоосноор дотоодыг хамгаалах газраас 2 дахь удаагийн хөрөнгө хураалтыг явуулахдаа засаг ноёдод хөрөнгө нуун дарагдуулсан мөн 1930 оны төгс буянтын хийдийн бослого, 1932 оны бослогод оролцсон цуурхал тараасан хэрэгүүдийг хэлсээр тулган шийтгүүлжээ. Тухайлах юм бол Түшээдхан аймгийн Эрдэнэ дайчин Чинван Жамбал доржийг 1930 онд, Сайн Ноёнхан аймгийн Цогтой гүн Гом сүрэнг 1930 онд, Дархан Чинван Пунцаг цэрэнг 1932 онд, Сэцэнхан аймгийн Эрдэнэ гүн Пунцаг Диждийг 1932 онд, Эрдэнэ Далайван Наваан цэрэнг 1933 онд тус тусын ялын дээд хэмжээгээр, Мэргэн ван Ананд очрын Магсарж авах хөрөнгө дарагдуулсан хэрэгээр, Сэцэнхан аймгийн Элдэн Жүнван Жамин Чойжил сүрэн, Чин Ачид Бэс тогтох Сэцэнван Гом сүрэн, Сайн Ноёнхан аймгийн Үйзэн засаг Бат очир, Элдэн Бэл Норов Жанцан, Засагтхан аймгийн Элдэн засагт Гом сүрэн, Сайн Ноёнхан аймгийн Ёст Бэл Шир базар нарыг 1931-ээс 1932 онд 3-аас 10 жил хорих, Дөрүүд Далай хан аймгийн Дайчинван Самдан Жанцыг 1929 онд зэвсэг дарагдуулсан хэмээн 1 жил 6 сар хорих, 1932 онд хувьсгалын эсэргүү хэрэг өдүүлсэн хэмээн 10 жил хорих ялаар тус шийтгэжээ. Тэрээр цааш тэмдэглэхдээ нийт 34 засаг ноён, зарим нь нугсаа залгамжлагчтайгаа хамтаар хилмигдсэн, ихэнх нь цаазлагдсан. Ер нь засаг ноёдын нэг хэсгийг хөрөнгө хураах асуудалд холбогдуулан 1930-ад оны ихэр үлдсэнийг нь 1937-оос 1938 онд язгуурт нь тайж гэдгээр нь хилмигдүүлсэн гэсэн байна. Гэтэл бүр хошин шогийн эмгэнэлт жүжиг шиг юм болж байсныг Бат Олд энд жишээ татжээ. Мэргэн ван Магсарж авыг 1932 онд хөрөнгө дарагдуулсан хэрэгээр хорих ялаар шийдгсэн атлаа. 1938 онд гэр малгүй болоод айлаар хэсүүчлэн амь зогоож явахад нь баривчлан цаазалсан. Гэвч дээр нэр дурддагдж байгаа ноёдыг зүгээр ч нэг нэгээр нь баривчлаад цаасалчаагүй. Бараг хүн нэг бүрийг нь нэг бүлийн толгойлогч мэтэр хошуу нутаг хүрээ хийд угсаа гарлаар нь холбогдуулан хэсэг бүлэг хүмүүсийг хомроглон хилмигдүүлсэн байдаг. Жишээлх юм бол Монголын төрийн нэрт зүтгэлтэн 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагчдын нэг Чин Ван Ханд доржийн хүү Жамбал дорж засгийг Бэл Товууд орж гавжлаа галсан жонц нарын бүлгийн толгойлогч болгон цаазалжээ. Монголын язгууртан ноёд худагтууд гэж хэн байсныг төсөөлөхөд тусгай болов уу гэж энэхүү өөрийг нь шүүн тасалсан тэр шүүх хурал дээр дэлгэв худагт Жамсран жавын хэлсэн үгээс иш татъя. Ядуу дунд ардыг хамгаалах зорилготой шин засгийн газрын бодлогыг зөвшөөрч байна. Нөгөө талаар бодхол язгууртан баячууд бол тэдний нэгэн адил Монгол үндэстний салшгүй хэсэг шүү дээ. Ийм учраас хэрэгэм зэрэг эд хөрөнгөтэй байсан хэмээн тэднийг элдвээр доромжлон дайрах нь ёсонд үл нийцнэ. Хууль зөрчсөнийг нь ял тогтоохоос нааш нэг ч монгол хүнийг яллах, шийтгэх ёсгүй гэсэн байгаач.
1937 онд эсэргүү лам нарын толгой удирдагчдын төвийн хэрэг гихчтэй залгуулад төр нийгэм цэргийн зүтгэлтнүүдийн төлөөлөл болгон сонгон түүж авсан 14 зүтгэлтнийг эрүүдэн тамлах, хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, Орос Монголын залхаан цээрлүүлэх бүлэглэлүүдийн боловсруулан хэрэглэж байсан бүх арга зал, ов мэхий хэрэглэн тусгайлан бэлтгэсний үндсэн дээр анхны 14 хэмээх зохиомол хэргийг олон нийтийн өмнө олон хоног цагаар үргэлжлүүлэн шүүж, шүүх хурлын явцыг гудамжны чанга аригчаас эхлээд тэр үед байсан бүх боломжийн хэмжээнд сүр дуулиантаас сурталчлан цацаж таслаад нин даруй ачин аваачиж сонгон харахны арын нэгэн аманд үдшийн бүрийгээр цаазалжээ. Тэдний 7 цэргийн зүтгэлтнүүд байв. Ингэхдээ нам засгийн удирдах бүрэлдэхүүнийг хөөн аваачиж үзүүлэн сүрдүүлсэн. Дам яриагаар тэр газарт маршал чой балсан нилээд халамцуухан очсон агаад. Энэ өгөр Пёдл амар машинаасаа гарахгүй байх шүү гэж байсан. Бүр илүү нүх байна уу уж гэж байсан гэдэг. Ийм яриа байсан эсэх нь хуудуутайч тухайн цагийн төрхийг бодтой харуулах мэт. Инчлэн нэрлээ тоочоод барах аргагүй. Гиндэн дэмдийн хувьсгалын эсэргүү байгуулгын, дамб найдан нарын, улаан пүрвийн, эсэргүү нарын, гэр бүлийн, амар довчин нарын, лувсан шарав догсом нарын, баасан жав цэнг дорч нарын, дорч пүрв жамсран нарын, колбасайн заводын, туйпун заводын гих мэтчлэнгээр сансан зоргоороо зохиосон нэр хоч ангиллаар бүлгэлсэн улс төрийн хэлс хэрэгүүдэд үе олноор нь хомроглон баривчилж шүүхээс гадуур ял оноо 5 хүн тутмын 4-ийг нь цаазлан хороосны дотор хүүхэд эмэгтэйчүүд ч хамрагдсан байдаг. Энэ бүхнийг үүрж гарсан Архангай нутгийн настайчууд тэр үед чухмал хувиргуудыг хуйхалж, язгууртнуудыг яргалж, сүсгтнүүдийг сүрүүлж, угсаатныг устгасан юм химэн өгүүлж байна.